Semino компьютер сүлжээний лаборатори ажил 12-ын IPv6 хаягдлын лаборатори ажлын тайланг бэлтгэж байна. Манай энэ сүлжээ болохоор салбар 1, салбар 2 тэгээд төв салбараас бүрдсэн сүлжээ. Тэгээд IPv6, IPv4 сүлжээ цуг ашиглаж байгаа гэсэн үг. Тэгээд зорилго нь болохоор юу вэ гэхээр DHCP IPv4, IPv6-гийн DNS серверийн хандлтын сүлжээг шалгах зорилготой байгаа. Тэгээд сүлжээнийхээ тохиргоог яаж хийсэн бэ гэхээр PC 1 дээр болохоор шууд автоматар IPv6 серверээс авахар тохируулсан байгаа. IPv6-ыг авахар тохируулсан. PC 2 дээр болохоор шууд IPv4 серверээс авахар тохируулж өгсөн, DHCP-ийг тохируулж өгсөн гэсэн үг. Тэгэд PC 4 дээр болохоор бас DHCP тохируулж өгсөн. Тэгэд IP6 дээр болохоор static-аар IP-ийг тохируулж өгсөн байгаа. IPv6 IP-г static-аар тохируулж өгсөн. Тэгээд болохоор сервер тэг дээр болохоор DHCP-v6 IPv6 юу дээр тохируулж өгсөн байгаа хаягуудыг ингэж тохируулж өгсөн байна. Харин PC сервер 1 дээр болохоор сервер 1 дээр DHCP-гийн тохируулж pool үүсгэж тохируулж өгсөн байгаа. IP4 нь тэгээд PC нөгөө IP4-ийн PC-нүүд эндээс хаягдлаа авч байгаа гэсэн үг. Тэгээд root дээр яаж байгаа гэхээр static тохиргож өгсөн. Router дээр static тохиргоо хийж өгсөн. За яжаар. Эндээс харуулчихдаг. Тэгээ шалгахад ингэж хийсэн тохиргоо static тохиргоонууд харагдаж байгаа. IP6 тэгээ сүлжээнүүдх нь харагдаж байна. Тэгээд packet дамжуулж үзэхэд IP6-аас IP6-гийн PC-нүүд рүү successfully дамжиж байгаа. Тэгээд IP4-өөс IPv4-ийн юунууд бас дамжиж байгаа. Successfully дамжиж байгаа гэсэн үг. Харин нөгөө IPv6 PC-гээс IP4-ийн PC-нд болохоор PC-лүү дамжихгүй байгаа. Яагаад вэ гэхээр IP нь өөр болохоор өөр төлөв IP болохоор өөр шүглэлтэй болохоор болохгүй. Харин нөгөө static NAT тохируулаад өгчвөл манай энэ юунууд дамжина гэсэн үг. Тэгээд router-ууд дээр нь IP-гийн чиглүүлэлтүүд нь явж байгаа. Тэгээд сервер тэг дээр сервер тгийнх нь юунаас нөгөө адресыг аваад IP6-гийн PC-нээс явуулж веб браузераар явуулж болж байгаа. Ping явуулж болж байна. Тэгээд ажиллаж байгаа. PC сервер 1-ээс харин адресыг аваад PC 4-ийн IPv4-ийн юунаас явуулж үсгээд бас болж байгаа. Веб браузераар дээл дамжуулж бас сүлж дамжуулж болж байгаа. Энд дээр харагдаж байна. Харин тэгээд сервер рүү дамжиж болж байгаа. Тэгээд сервер тэгээс болохоор сервер тэг дээр DNS-ийн серверээс нь ингэж тохируулж өгсөн байгаа. Сервер 1 дээр тэгээ өөр протоколтой болохоор хаашаа явж байгааг нь тохируулах гад нөгөө сервер рүү тохируулж өгсөн байгаа. Сервер 1 дээрээс ялгаагүй DNS-ийн сервер 2 дээр тохируулж өгсөн даалгаврын
нөгөө даалгаврын чиглэлийн дагуу тэгээд сүүл нь IPv4 тэгээ IPv6-гийн домен нэрүүдийг IP хаяг руу хөрвүүлэх боломжтой болгож DNS-ийн тохируулж өгсөн гэсэн үг ээ. Тэгээд энэ сүлжээний топологийн тайлан дуусч байна.